Монголчууд 20 дугаар зууны эхэнд 19 дугаар зууны сүүлд 20 дугаар зууны эхэнд 200-ны цаг дээр монголчууд манжин эрхшээлээс гарсан юм. Тэр үеийн улс нийгэм ард түмний амьдрал ороо бусгаа цаг үе амаргүй байлаа. Нүүдэлчин соёл иргэн шинтэй монголчуудын хувьд амьдралын үндсэн ажил хүн ардын гол амин зуулган мал аж ахуй байдаг. Тиймээс 20 дугаар зууны эхэнд ч монголчууд амжиргааны гол их үүсвэр болсон мал аж ахуйгаа эрхэлж амьдралаа залгуулсаар байсан юм. Бид энэ хүн нэвтрүүлгээ Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байгаа билээ. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Судар хэвлэлийн газар. Монголчуудын үндсэн ажил гол амин зуулга бол мал аж ахуй. Малын тоон тэр хүний болон тухайн өрхийн хэр зэрэг баян болохыг илтгэн харуулна. Нүүдэлчин монголчууд хоньыг хамгийн ихээр удаад нь адуу тэмээ үхрийг өсгөдөг. Харин ямааг хамгийн цөөн байлгадаг байжээ. Энэ нь мал сүргийнхээ бүтцийг бэлчээрийн нөхцөлдөө уялдуулж ирсэн нарийн ухаан юм. Алх монголчууд тэмээг харин сахрууд адууг олноор үржүүлж алшаад ямаа хөхнуурт үхэр сүрэг голлон өсгөхийг хичээдэг байсан байна. Малын тоогоор халх монголчууд бусдаас илүү чамбай амьдралтай гэж Оросын эрдэмтэн Боснеев тэмдэглэжээ. Монголчууд амарсан ихэд шинэ хоньны шөлөө улгаж тэнхрүүлдэг уламжлалтай. Шинээр гэр барьж байгаа айлд болон сэвэлгээ үргэлгэж байгаа хүүхэд нялхас зөвхөн халуун хошуутай мал бэлгэлдэг. Мал аж ахуйгаас сүү, мах зэрэг хүнс тэжээлээ авдаг бол малын арьс ширээр хувцас, эмээл, ном сум хийж ахуй амьдралдаа хэрэгдэж малын ноосоор эски хошлон буюу бүслүүр хийдэг. Үүний жишээ 20 дугаар зууны эхэнд амьдарч байсан эмэгтэй хонь ноосож байгаа зургийг та бүхэн харж байна. Мянгад авсан малтай баян айл хэд хэдэн малчин хөлстөн ажиллуулна. Харин тэдний мал аж ахуйд орон гэргүй ядуу хүмүүс тусаж тэдний малчин болдог байжээ. Монголчууд зэрлэг адууг номхруулан унаж ботгоголсон энгийг уйлд нь уйруулж чаддаг ард түмэн. Тэд малдаа хайртай малаа дээдлэн бидний амь зуулгын их сурвалж гэж үзнэ. Тиймээс сургах насны болоогүй адуу тэмээнд хязээш хүчээр эмээл тохож унаг, ботго, хураг зэрэг төл малаа ямар ч үнээр зардаг бай. 13 дугаар зууны үед монголчууд тэлээ хураг төхөөрч эрхэм зочноо дайрдаг заншилтай байсан боловч хожимоо төл мал муулахыг цээртэй тооцдог болсон байдаг. Үхэр тэмээ ямааг хүйтэн хушуутай гэж харин хонь адууг халуун хушуутай мал гэж хүндэтгэн үзнэ. Адуун сүргээ монголчууд эрхэмлэн төрийн 7 эрдэндээ багтаадаг. Адуу улд өсөж төрсөн нутагтаа их доцонсож дасдаг цор ганц адгуус юм. Иймээс адууг уугуул нутгаас нь өөр газар аваадсан тохиолдолд хэдэн жилийн дараа заавал нутг руугаа буцаж гүйдэг. Монголчууд гүйжив адууг саатуулахыг чанд цээрэлдэг уламжлалтай байна. 1960-аад онд Вьетнам улсаас Монгол руугаа гүйсэн морь олон сарын дараа төрсөн нутагтаа ирсэн байдаг. Малчуудмын монголчууд мориноос гадна хотож, анчин сайн нохтой бараг л амбүдийнхээ нэг гишүүн гэж үзэн садтал нь хооллож, ноос нуулуураас нь салган, шарх сорвыг нэдгэж ихэд халамжилсаар иржээ. Монгол банхар хүчирхэг, туйлын үнэнч, номхон, туйлбартай зан чанар нь монголчуудын банхар нохойтой он удаан жилээр нөхөрлөх үндэс болдог байна. Монголын их талын тажигнсан хүйтийн жавар, их говийн агим халуунд хатуудсан монгол банхарын араатан жигүүртэнтэй тулалдах чадвартай нь энэ зэрэг скамтэн хаанч үгүй. Учир нь монгол ноход хүний оролцоогүйгээр бие даан малаа хариулах, ямар ч амьтныг аимшгүйгээр агнах,
Эзлийнхэн эд хөрөнгө амь насыг хамгаалах чадвартай. Дөрвөн нүдтэй хотч банхрын зурагнаас Монгол нохтын ерөнхий төрхийг олж харах боломжтой юм. Монголчууд нохоогоо нүдэн айнан зүрэг мүлэх мэт болохын бидний төлөө залбирч байна хэмээн үзэж бэлгшээ. Тиймээс түүнд 100-гийн буюу мөргөлж нохоо нэр хайрлжээ. Монголчууд гэр бүлийн үнэж гишүүндээ зориуд тусгай идүүр бэлддэг байсныг энэхүү зураг гэрчилж байна. Банхар тал нутгийн дунд өвөлзөнгүй ганц гэрээр амьдардаг монгол малчдын найдвартай үнэт сайн нөхөр нь болдог. Ийм л учраас монголчууд сайн нохойг морины үнэтэй гэж ярихаас гадна муу хүн тэжээхээр сайн нохой тэжээ гэж хэлдэг. Үүнээс үүдээд монголчууд нохоогоо зодохыг ч төвчдгүү үлээ. 20 дугаар зууны эхэнд Эндрюсийн аялын замд их говь нутаглах айлын 4 нүдтэй хотч ноход тааралджээ. Монгол хонч ноход хүйтний улирал маш өтгөн нягт ноолууртай болж ноолуурын гарсан 75% хүрдэг. Энэ нь ертөнцийн бүх сүүн тэжээлтэн амьтдын дотроос хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тухайн үйлдвэрийн ялгагдах хосгүй чанарын нэг болдог. Энэ бүхэн Монгол нохтын давуу талуудын зөвхөн өчүүхэн хэсэг юм. Түүнд бусад үйлдвэрийн нохтод байдаг эвгүй үнэр огт байдаггүй. Мөн түүний арьс үс нь үнэхээр цэвэр, сорлог, бас ер бусын өнгөлөг. Үсний бүтцийн хувьд булга болон далайн мягуун үстэй дүүх үз. Сүүдэн төгсгөлдөө цайвар, адууны үс мэт согсоотой ийм согсоо мөн л өөр ямар ч үйлдвэрийн нохтод байдаггүй. 1912-оос 1913 онд Монголд байсан Оросын бүрэн эрх төлөөлөгч Иван Яковлевич Кростовец Монголд өнгөрүүлсэн 9 сар өдрийн тэмдэглэлдээ ийхүү бичсэн байна. Хаяа зугаалж явхад хонь ямаа хариулсан, заримдаа адуу тэмээгээ харсан малчид тааралдана. Онгорхой цоорхой эсгээр бүрсэн хөөр хилэлтэй гэрттэд амьдрна. Айхтар догшин зуулг нохоттой учир гэр рүү н ойртох аюултай. Түүнээс илүү аюултай нь идэж хайсан золбин нохот. Учир нь тэр үеийн золбин нохот хонхор, хонд газарт ил задгаа оршуулсан хүний цогцоор хооллох нь их байсан тухай бичиж үлдээжээ. Ганц нэгээрээ хонхор хонд дагаж идэж хайсан тийм золбин нохтын дүр төрх энд харагдаж байна. Монголчууд буяныг дээдэлж сэтгэлээ нэгмэдэхийн тулд нохой шувууг хоололдог байлаа. Аав, ээж, ах дүүс аль нэгнээ бие барсан өдрөөс буяны энэ үеийг хэдэнтэй гүйцэтгэдэг. Буяны үед хийж нохой хооллох газар нийслэл хүрээнд хэд байжээ. Тэдгээр газруудад ноход ингэж олноороо цугларх нь жирийн үзэгдэл. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчуудын унаа хөсөг. Жилийн 4 өдрөд ямагт нүүдлэж малсвгээ хариулж ядуулах гэр орноо ажил зөөвөрлөхөд унаа хөсөг зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Монголчууд нутаг сэлгэн нүүдлэхдээ их төлөв, тэмээ, шарыг нуруу ачих, тэрэгэн төлөх зэргээр ашиглана. Ойр, алсын аян, жингийн ачаа барааг тэмээн тэрэг, үхэр тэрэг, атан тэмээнд нуруу ачин явдаг байжээ. 20 дугаар зууны ихэнх үеийн амьдралын нэг хэв маяг нь жин тээх. Монголчуудын ахуй амьдралын хамгийн чухал хэрэглээ болсон унаа хөсөг энд харагдаж байна. Монголчууд нүүдлэхдээ нэгдүгээрт янз бүрийн ачаа, гэр орон, элдв тавилга, түлээ түлш, ус тээвэрлэх зориулалттай модон тэргийг ашиглана. Тэргийг модоор хийж үхэр морь хөллөнө. Үхэр тэргийн дугуйг зөв дуураг ус 4 үнсэг үүсгэсэн байдлаар хийнэ. Учир нь тэр газрын уруу явхад хүнд ачаа нь шар морийг түрж элдв ус гаргахаас сэргийлсэн учиртай. Хоёр дугаарт мөхлөг тэргийг ашиглана. Мөхлөг тэрний дээр жижиг байшин хэлбэрийн голдуу мөлгөр оройтой сав бэхэлж, бороо ус, нар салхинд хялбар гэмт зүйлийг агуулж нүүх үед болон суурин байхад хэрэгэлдэг. Мөн хүн сууж авах зориулсан гэгэвч үхий мөхлөг тэрэг гэж бий. 3 дугаарт тэмээн тэргийг ашиглана.
нам дор, талархах газар нутаглагчид тэмээн дэргийг холлон ашигладаг. Бас ачааны суудлын буюу хүн сууж явахад нар бороо салхи халахгүйс мөхлөгт хэрэгтэй байна. Монголчууд морь тэмээгээр хоолоор явахдаа ойр зур хэрэглэх зарим зүйл болон очих газраа хүрэх зүйлийг дайлан дагуулж эмээл эсвэл тогшны араар тохож явдаг байлаа. Дайланг сайтар элдэж утаж ус чиг нэвтрэхгүй болгосон хөм юм уу илгээр хийдэг байжээ. Дайланг багавдар хэмжээтэй болгон үйлснийг бокс гэдэг. Монголчууд ингэж бокс техник аянжин тээж ачаавараа зөөж явахдаа шинийг сэтгэж байсан байна. Үүний нэг жишээ нь 20 дугаар зууны эхэнд монгол хүний хийсэн модон машин юм. Оросын нэр дэрлэнтэн Юрий Рерих Франц хэлээр гаргасан Төв Азиар хэмээх номондоо монгол залуу өөрийн хийсэн машиныг нөхдөдөө сонирхуулж байгаа нь гэсэн товч тайлбартай хэвлүүлжээ. Юрий Рерих нийслэл хүрээгээр дайран энтхэг орныг зорж явахдаа монголчуудын техник сэтгэлгээний өрөөс баримт болсон энэ зургийг татжээ. Ингээд 20 дугаар зууны эхээр монголчуудын нэлээд хэсэг нь ердийн хөсөг хэрэглэж байсан бол дунд үеэс машин, трактор хөлөглөн нүүх болжээ. Монгол улс механикчсан тээврийн хэрэгсэлтэй болох хүртэл адуу, үхэр, тэмээ, сарлаг, унаа хөсөг тээврийн үүрэг гүйцэтгэж байлаа. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсудар компаниас хэрэглэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ. Дараагийнхаа дугаараар бид 20 дугаар зууны эхэн үеийн монголчуудын дүр төрх зан төлөв сэдвээр та бүхэнтэйгээ эргэн уулзах болно.